За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хотооголт хөгжлийн газрын олон нийтэд мэдээлэл өргөдөг АЯП мэдээллийн цонх маань эхэлж байна. За энэ удаагийн мэдээллийн цонхороо та бүхэнд манай газрын 20 гаруй үйлчилгээний нэг болох архитектур төлөвийн даалгавар авах үйлчилгээний талаар танилцуулгыг хүргэж байна. За ингээд бүгдээрээ дэлгэрэнгүй танилцуулга авч үзье. За манай газрын хотооголтын чиглэлээр иргэддээ үзүүлдэг 22 нэр төрлийн үйлчилгээний нэг бол архитектур төлөвийн даалгавар байгаа. За ингээд архитектур төлөвийн даалгавар авах энэ үйлчилгээг та бүхэнд ойлгомжтой тодорхой болгох үүднээс за иргэдээсээ ирдэг нийтлэг асуултууд дээр хариулт хэлбэрээр энэ танилцуулга бэлтгэлээ. За архитектур төлөвийн даалгаврыг эрх зүйн хувьд үндэслэл нь яг юу юм бэ? Энэ үйлчилгээг хаана хандаж авах вэ? За ингээд хүсэлтээ өгснөөр хэр удаж гардыг бэ? За ингээд энэ архитектур төлөвийн даалгавар чинь ер нь дотооддоо ямар ажиллагаа хийгдэж бий болдог ийм үйлчилгээ юм бэ? Архитектур төлөвийн даалгаврыг авах ямар ач холбогдолтой юм бэ? Авснараа ямар хэрэг болдог гэдэм бэ. За энийг ер нь авахгүй болох уу гэдэг ийм олон нийтлэг асуултууд байдаг. За энэ асуултууд дээр хариулт хэлбэрээр танилцуулга та бүхэнд хүргэж байна. За захиргааны шийдвэр гарах ажиллагааны хэлбэр нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн ийм хэлбэрүүдээр гардаг. За захиргааны ерөнхий хуулийн 11.1.1 дээр захиргааны акт гэж байдаг. За архитектур төлөвийн даалгавар маань энэ захиргааны акт гэдэг хэлбэртэй орд юм аа. За ер нь бол газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй иргэн хуулийн этгээдийн барилга байгууламж барих үедээ эрх хөхий байгууллагаар батлагдсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилготой дагаж мөрдөх мэргэжлийн байгууллагын анхан шатны шийдвэр юм аа. За ингэж ойлгож болох нэ. За ер нь бол үндслэл нь бол хотооголтын тухай хуулийн 9-р зүйл аймаг нийслэлийн засаг даргын бүрэн эрх, 10-р зүйл аймаг нийслэлийн ерөнхий архитектурын эрх үүрэг, за барилгын тухай хуулийн 35-р зүйл аймаг нийслэлийн засаг даргын бүрэн эрх, за зам тээвэр барилга байгуулалтын сайдын 2010 оны 155-р тушаалаар батлагдсан аймаг нийслэлийн ерөнхий архитектурын дүрм, Монгол Улсын засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг цэцлийг боловсруулах магадлал хийх дүрмээр энэ архитектур төлөвийн даалгаврыг хэн батлах вэ? Хэн боловсруулах вэ? За энэ архитектур төлөвийн даалгавар дээр юу тусгасан байх вэ гэдэг нь энэ хууль эрх зүйн актуудаар тодорхойлогдсон байх нэ. За ингээд архитектур төлөвийн даалгаврыг хаана хандаж авах вэ гэж түгээмэл асуулт байдаг. Тэлийн засаг даргаас иргэддээ үзүүлдэг маш олон төрлийн үйлчилгээ байгаа. За тэрний зөвхөн нэг үйлчилгээ нь архитектур төлөвийн даалгавар. За энэ үйлчилгээнүүдийг иргэддээ ойртуулах зорилготойгоор хотын баруун зүүн урд хойд гэсэн энэ байршлууд дээр нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдийг байгуулсан. За жишээ нь та бүхэн хойд нийслэлийн Улаанбаатар хотынхоо хойд эцэгт аж төрж амьдарч ажилладаг бол танд хамгийн ойрхон байх нь 6 буудал төв гэж байгаа. За энэ дээр нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв бол байрлаж байгаа. За энэ хойд бүс буюу хайлаас Чингэлтэй за хойшоогоо цуслан руу явж байгаа иргэдэд маш ойртож байгаа гэсэн үг. За зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн иргэдэд хамгийн их ойртсон Дүнжин гаруй худалдааны төв дээр нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулсан. За Мишель Экспо худалдааны төв байгаа. За хотын урд хэсэг буюу Хангул дүүрэг Баянголын урд хэсэг орчмын иргэд гэртээ ойрхон хэсэг нь бол Мишель худалдааны төв дээр ирж хүсэлтээ өгөх боломжтой. За хотын баруун тал бол хамгийн их үйлчилгээний эцэг болсон Драгон худалдааны төв дээрээс хүсэлтээ өгөх боломжтой. За иргэд бол өөрийн биеэр болон
За өөрийнхөө итгэмжилсэн төлөөлөгчийг дамжуулж энэ хүсэлтэд өгч авах боломжтой байдаг шүү. За энэ талаар өшөө цааш нь дэлгэрэнгүй ярилцгаах болно. За яг энэ хаана хандаж авах вэ гэдэг асуулттай холбогдоод одоо ямар материал бүрдүүлэх юм бэ? За өөрийн биеэр явахгүйгээр онлайн хэлбэрээр хүсэлтэд өгч болдгоо мó гэсэн ийм асуултууд бас их гарч ирдэг. Тэгэхээр манайх бол одоо онлайн хэлбэрээр хүсэлтэд аваад эхэлчихсэн. За энэ улам боловсронгуй болж байгаа. За онлайн хэлбэрээр хүсэлтэд өгөх бол яаж өгөх үү? Ямар материалууд бүрдүүлэх үү гэдэг дээр одоо та бүхний зааварчилгааг дагаад хийхэд бол илүү тодорхой ойлгомжтой болно. За манай газрын одоо UDA, UB Gov.cg гэсэн энэ холбоос ороод та бүхэн бүх төрлийн үйлчилгээний одоо бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг шууд авах боломжтой. За хэрвээ та энэ одоо нэрийг мартчихад байгаа бол google.com руу ороод хотооголт хөгжлийн газар гэж нэрийг бичснээр одоо манай газрын аль биесны цахим хуудас руу холбогдох юм боломжтой юм аа. За ингээд би цахим хуудас руу холбогдож үзүүлье. За та бүхэн манай газрын одоо цахим хуудасны нэрийг мартсан тохиолдолд одоо google.com руу ороод хаалтын хэсэг дээр нь хотооголт хөгжлийн газар гэж монголоор бичнэ. За ингэвэл манай газрын цахим хуудас руу шууд холбогдож байгаа. За энэ дээрээс мэдээлэл рүү орж болохоос гадна за сайт руугаа ингээд хандъя. За үндсэн сайт бол ингэж харагдаж байгаа. За үүнээсээ бүгдөө энэ удаадаа бол үйлчилгээний талаар ярьж байгаа учраас үйлчилгээ хэсэг рүү хандъя. За үйлчилгээний цонх нэгдэхэд ийм хоёр төрлийн цонх нэгдэн цахим үйлчилгээ буюу одоо бүрдүүлэх материалууд гэдэг. За цахим үйлчилгээ бол ийм Монголиатай одоо манай байгууллагын үйлчилгээ холбогдож байгаа. Засвартай байгаа учраас одоо оруулах боломж байна. Та бүхэн ийм Монголиа дээр нэг удаадаа одоо бүртгэлээ хийснээр одоо бүх төрлийн үйлчилгээрөө өргөдлөөр хүсэлтээр гомдол саналаа өгөх бүрэн боломж нэгдэж байгаа. За удахгүй ярьж байгаа архитектурын даалгавар авах хүсэлт маань ийм Монголиа дээр орчноо. Тэгэхээр одоо ороог байгаа учраас би энэ цахим үйлчилгээ рүү орохгүйгээр за одоо бүрдүүлэх материалын зэс рүү орё. За ингээд бүрдүүлэх материалын зэс рүү ороход манай газрын үндсэн сайт орж ирээд за энэ хамгийн дээдлийн хар зурсан дээр бол үйлчилгээ гэж гарч ирж байгаа. За энэ дээрээс та бүхэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг авах үйлчилгээг дарж идэвхжүүлнэ. За ингээд архитектур төлөвлөлтийн даалгавар авах үйлчилгээ нэгдэхэд орно одоо бүрдүүлэх материал дэрнэ. За бүрдүүлэх материал дээр бол иргэн, хуулийн этгээд гэсэн хоёр янзаар гарч ирж байгаа. За иргэн хүсэлт өгж байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ иргэний өргөдлөө өгнө. За өргөдөл дээр ямар зориулттай газар дээр ямар зориултын барилга байгууламж барих гэж байгаа, ямар хүчин чадалтай барилга байгууламж барих гэж байгаа талаараа одоо өөрийн гараараа бичиж өгнө. Зураг төсөл хийхгүй гэсэн үг. За энэ их хуваарай байна. За хүсэлт гаргагч хуулийн этгээд хэрвээ хуулийн этгээд бол хуулийн этгээдийн албан бичиг, за улсын бүртгэлийн гэрчлэгээ. Албан бичиг дээр мөн түрүүний адил одоо ямар хэмжээтэй барилга, ямар одоо зориултаар байх гэж байгаа хүчин чадлын ялгарлыг бичиж өгснөөр таны хүсэлтийг судлах боломж нэгдэж байгаамаа. За аль одоо иргэнч вэ, хуулийн этгээдч вэ, одоо газрын эрхийн гэрчлэгээ гэж байгаа. За мөн кадастрын зураглал байгаа, газрын гэрээ нь байгаа. За энийгээ бол хуулбарлаад өгчнө. Харин одоогийн байдлын ботоо зургаа бол сүүлийн 14 хоногийн байдлаар байх хэвээр. За газрын гэрээ дүгнсэн актыг бол их хуваар нь өгдөг. Энэ нийслэлийн газар зохион байгуулалтын албатай бол гэрээ хийсэн. Энэ гэрээнийхээ дүгнсэн актыг газралнаас авч өгнө. За зарим тохиолдолд одоо нэмэлт материал нэмэгддэг. За энэ журмаар зохицуулагддаг байгаа. За энэ нь бол санал авах хуудсууд байгаа. За орон сууцны хороолт дунд барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд иргэн хуулийн этгээдийн саналыг авнаа.
За гэр хорооллох нэгж талбарт барилга барих үйл ажиллагаа явуулах жавал иргэн үйл эдийн саналыг авнаа. За энэ нь бол тухайн байршлаасаа шалтгаална ихэнх тохиолдолд байдаг байгаа. За хотын одоо гэр хорооллын хэсэгт дахин төлөлтийн байршил дээр өсөх гэж байгаа бол одоо өмнөх материалууд бол бүгд ижилхэн одоо гэрээ дүгнсэн анх бүгд ижилхэн байгаа. Харин энэ дээр нэмэх нь хөрс залгаа иргэдийн санал. Энэ нь бол санал авах хуудас нь бол батлагдсан загвартай байдаг учраас энэ саналыг энэ татах холбоосоор дараад авж энийг бөглөж өгнэ. За нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгүүд бол тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг учраас тусгай хамгаалалттай газар нутагт хэрвээ барилга барих гэж байгаа бол хүсэлтээ энэ бүрдүүлэх материалуудыг хангуулна. За энэ бүрдүүлэх материал бол ер нь гэрээ дүгнсэн акт хүртлээр бол ижилхэн. За гэрээ дүгнсэн актаа бол холбогдох тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас авна их хуваарай байна. За байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нэмж авна. За энэ байгаль орчны яамнаас авна. За энэ нь бол натурал батлаас хуулбар байна. За бүрдүүлэх материал дээр бол хоёр зүйлийг нэмж хэлье. За энэ дээр бол нийслэлийн иргэдийн төлөө эрхтэй орлын 2014 оны 5-11 тогтоолоор батлагдсан журмын дагуу хөрс залгаа иргэдээс санал авах мөн самбар байршуулсан тохиолдолд бүрдүүлэх материалыг заавал хавсралтаар авдаг. За барилга байгууламж барих хүсэлтийг хуульд заасны дагуу итгэмжлэгчээр дамжуулан шийдвэрлэж болох бөгөөд итгэмжлэлээ баталгаажуулан эргүүлэх шаардлагатай. За та хинээрч одоо өөрийнхөө өмнөөс хөөцөлдүүлж болно. Гэхдээ итгэмжлэлтэй болох хэрэгтэй гэсэн үг. За нийслэлийн засаг даргын 2017 оны А606 дугаар одоо хүн сурдлыг хаалж төрийн үйлчлэгийн чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай зах хэмжээний дагуу үйлчлэгээ өссөн иргэн хуулийн этгээдийн иргэний үнэмлэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бусад баримт бичгийг их хуваар нь авчирсан тохиолдолд хуулбарыг натратор баталгаажуулах шаардлагагүй гэдэг хэлсэн байна. За та их хуваа авч явж байгаа тохиолдолд шууд одоо хуулбарлсан хуваа үзүүлээд ингээд өгөх боломжтой гэсэн. Заавал натратор батлуулах шаардлагатай гэсэн үг. За ингээд та бүхэн архитектур төлөлтийн даалгавар авахд одоо бүрдүүлэх материалын одоо мэдээллийг авчихлаа. Одоо харин архитектур төлөлтийн даалгаврыг ямар процессор, ямар үе шатлалтай судалж харагддаг талаар мэдээлэл хүргэе. За дээр танилцуулсаны дагуу одоо иргэн хуулийн этгээд маань одоо Дүнжин гаруй Мишель Драгон оргил гэсэн нэгдсэн үйлчлэлийн төвүүд дээр биечилж болон итгэмжилсэн төлөөлөгчөөр хүсэлтээ гаргаж өгнө. За хүсэлтийг эхний ээлжинд газар зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн судлаад тухайн газар дээр одоо зөвшөөрлөгөө барьсан хэсэг, за газрын маргаантай, төлбөрийн маргаантай, хууль шүүхийн маргаантай байгаа хэсгийг нь судалдаг. За энд ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд албан бичгээр хариуг нь буцаадаг байгаа. Хариу өгдөг. За энд зөрчил гараагүй тохиолдолд дараагийн мэргэжилтэндээ буюу хотоогоолт хариуцсан мэргэжилтэндээ шилжүүлдэг. Хотоогоолт хариуцсан мэргэжилтэн маань хотоогоолтын шаардлага хангаж байгаа хэсэг тэн дээр барилга барих шийдэл боломжтой байдлыг нь судлаад хэрвээ боломжгүй бол тайлбартай албан бичгээр буцаадаг байгаа. За ингээд хэрвээ боломжтой тохиолдолд энэ хоёр мэргэжилтэн газар зохион байгуулалтын мэргэжилтэн, хотоогоолтын мэргэжилтэн хоёр маань хамтраад одоо мэргэжлийн зөвлөлийн хурлын танилцуулгыг бэлтгэдэг. Яг өөрсдийнхөө судалсан чиглэлээрээ танилцуулга бэлтгээд за ийм хүсэлт ирсэн энэ дээр ийм одоо шийдэл байна гэсэн байдлаар мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулдаг. За мэргэжлийн зөвлөлийн хурал нь бол нийслэлийн засаг даргын захирамжаар одоо бүрэлдэхүүнийг тогтоодог. Мэргэжлийн зөвлөлүүд сууж байгаад материалуудтай танилцаж дүн шинжилгээд дүгнэлт гаргадаг юм хурал байгаамаа. За энэ хурал дээрээс зөвшөөрсөн хоёр одоо шийдвэр гардаг. За одоо та бүхэн анзаарч байгаа бол энэ мэргэжлийн зөвлөлийн хурлын 5 хурлын дүгнэлт энэ харагдаж байна. Та бүхний одоо хүсэлт маань хэрвээ хуралд орж байгаа бол хурлын дүгнэлт одоо 5 руу орчино. За хурал танилцуулагдаад шийдвэр нь бол хурлын дүгнэлт хэсэг дээр орчиж байгаа.
урал дээрээс одоо гарсан шийдвэрийг одоо зөвшөөрсөн тохиолдолд бол ийм дүгнэлт гараад зөвшөөрлөө гэсэн ийм халамжийг хариу болгож өгнө. За хэрвээ дэмжигдсэн тохиолдолд 2 хоногийн дотор одоо хурлын дүгнэлтийг үндэслэн хотоо голтын мэргэжилтэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулад хэцийн даргаараа хянуулаад нийслэлийн ерөнхий архитект баталгаажуулж одоо гаргаж өгөө. За энэ бүхэн бол нийтдээ 16 хоног дотор багтаж гарах боломжтой байт юм аа. За ингээд та бүхэн бол архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтэн дээр ямар материал бүрдүүлдэг, за ямар үе шаттай одоо судлагддаг талаар мэдээллийг ингээд хүлээж авлаа. Тэгэхээр энэ үйлчилгээ бас тодорхой хугацаа зарцуулдаг, мөн хэд хэдэн мэрэгжилтэнгүүд хамтран судалдаг ийм үйлчилгээ гэдгийг та бүхэн анзаарсан байх. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бид хөгжүүлэлтийг маш сайн хийж байгаа. Удахгүй архитектур төлөвлөлтийн даалгаврыг одоо түүс машинаас за мөн эсвэл гар утаснаас компьютерноос ханаас ч гэсэн газрынхаа мэдээллийг оруулаад та архитектур төлөвлөлтийн даалгавраа авах ийм хялбар үйлчилгээ болгохоор хичээн ажиллаж байна. За ингээд архитектур төлөвлөлтийн даалгавар ямар ач холбогдол талаар бүгдөө танилццгаая. Улаанбаатар хот маань хөгжлийн томоохон урт хугацааны бодлогын баримт бичгийн дагуу одоо хөгжиж байгаа. Тэр урт хугацааны бодлогын баримт бичгийн үндслээд одоо дунд хугацааны бодлогын баримт бичиг буюу одоо нэг чиглэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөнүүд батлагддаг. За үүн дээр тухайлсан буюу барилга байгууламжууд буюу одоо тухайн одоо газар эзэмшиж байгаа, ашиглаж байгаа, өмчилж байгаа иргэн маань барилга байгууламж барих нь одоо баримт бичгийг үндэслэж одоо ингэж гардаг байгаа. Тэгэхээр энэ архитектур төлөвлөлтийн даалгавар маань одоо таны газрын энэ талын мэдээллийг л ерөнхийдөө өгж байгаа гэсэн үг. Жишээлбэл одоо урт хугацааны бодлогын баримт бичиг дээр 10-20 жилийн дараа одоо танай газар одоо авт замын тарааст орсон юм уу? Шугам шүлжээний тарааст орсон юм уу? Нийгмийн дэд үтцийн барилга байгууламжийн байршил дээр байгаа юм уу? Хамгаалтын бүст орсон юм уу? Үгүй юм уу? Хоригдлын бүст байгаа юм уу? Үгүй юм уу гэдэг энэ талын ерөнхий мэдээллийг танд өгдөг ийм ач холбогдолтой байгаа юм аа. Тэгэхээр би өөрийнхөө газар дээр 10-20 жилийн дараа би ийм юм хийх боломжгүй гэдэг ийм мэдээлэл авах үндсэн баримт бичиг нь болчихж байгаа юм аа. За, ер нь архитектур төлөвлөлтийн даалгавар маань анх авж байгаа хүмүүст бол зүгээр бичгийн А4-ийн цаас нь дээр одоо хэвлэгдсэн ийм мэдээллүүд байдаг. За, энэ маань 3-аас одоо 5-6 хуудастай мэдээлэл байгаа. За түрүүний засгийн газрын одоо 108 дугаар тогтоолоор батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар дээр заавал тусгасан байх мэдээллүүд маань энэ ерөнхий эхний хуудсан дээр багтдаг. Жишээлбэл одоо газар нь ямар олголттой, ямар эрх үгүй байгууллагаар олгогдсон одоо шийдвэртэй юм. За ямар иргэн дээр ямар зориулттай байдیں۔ За ямар одоо зориултын ямар одоо хүчин чадалтай барилга байгууламж барих зураг төсөл боловсруулах боломжтой юм. Ер нь ирээдүйн одоо түрүүний ярьснаар урт дунд хугацааны бодлогын баримт бичгийн ямар бүсчлэлийг одоо шаардлагыг хангаж явах ёстой юм. За одоо авц зогсоол ногоон байгууламжийн ямар нормыг, стандартыг хангуулах ёстой юм гэх мэтчлэн яг зураг төсөл боловсруулахад шаардлагатай хэрэгтэй мэдээллүүдийг агуулсан юм баримт бичиг байдаг. За энэ дээр анхаарах зүйл байгаа. Энэ дээр нь бол одоо хэрвээ энэ архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр зураг төсөл хийвэл зураг төслийг чинь хүлээж авахгүй. Энэ шаардлагуудыг хангуулаагүй бол мөн зураг төслийг чинь зөвшөөрөх боломжгүй. За энэ зураг төсөл зөвшөөрөлцөхдөө одоо шинээр гарсан одоо норм дүрм стандартыг одоо зураг төсөлтөө хангуулах шаардлагатай гэдэг ингээд зааварчилгаа өгч гсэн байгаа. За зарим тохиолдолд энэ өмнө архитектур төлөвлөлтийн даалгавар нь одоо хүчингүй болсон бол энэ хүчингүй болоод энэ даалгавар одоо хүчинтэй боллоо ч гэдэг юм уу тийм мэдээллийг агуулсан байдаг. За энэ архитектур төлөвлөлтийн даалгаврыг бол тухайн хариуцсан нэгжийн
одоо хотоогоолтын мэрэгжилтэн боловсруулад нэгжийн дарга нь хянаад за ерөнхий архитектор бол баталсан байдаг. За энэ баримт бичгийн салшгүй нэг хэсэг буюу хавсралт нь схем зураг байгаа. За энэ схем зураг нь төлөлтийн хил хязгаараар байна, барилгачлалтын хил хязгаараар байна, барилгын хэмжээгээрч байна. За энэ зураглалд юу ордын гэхлээр за энэ зураглал маань одоо ямар ч сан масштабтай таних тэмдгүүдтэй байгаа, координатуудын тодорхой өгсөн байгаа. За ойр орчмын мэдээллүүдийг өгсөн байгаа. За зураглал дээр нь бол одоо байгаа шугам шүлжээ, төлөвлөгдсөн шугам шүлжээ, дэд үтцийн байршил, одоо байгаа барилга байгууламж, төлөвлөгдсөн барилга байгууламж, ойр орчмын одоо зам, гудамж, газар олголт энэ бүгдийг нь агуулсан. Дээр нь одоо энэ эдлбэр газрынхаа аль хэсэг дээр нь төлөвлөлт хийх боломжтой энэ хязгаарыг зааж өгсөн ийм баримтчиг байна. Маш чухал баримтчиг. Энэ хоёр бол салшгүй хамт байдаг ийм материал байна. За ер нь бол архитектур төлөлтийн даалгаврын нүүр хуудас маань бол ийм бүтцтэй байна. За харин архитектур төлөлтийн даалгаврын арын хуудсан дээр дараагийн үе шатнууд нь ямар үе шаттай дараалалтай явах вэ? Одоо жишээлбэл та өсөлтөө өгөөд ингээд архитектур төлөлтийн даалгавраа авцсан бол загвар зураг хийх ёстой, загвар зураг батлуулна. Дараа нь одоо техникийн нэгслээ аваад, барилгын хөгжлийн төрөө ажлын зураг аваад хийлгээд эргээд одоо барилгынхаа манай байгууллагт ирж одоо барилга эхлүүлэгч зөвшөөрлөө авах энэ үе шатуудыг зааж өгсөн зааварчилгаа байж байгаа. За барилгын төр хашаанд барихдаа ямар хэмжээ стандартыг ерөнхий шаардлагыг хангуулах тавигдах шаардлагыг бас товчхон зааж өгсөн байгаа. За мөн загвар зураг төсөл боловсруулахдаа одоо 2018 онд баталсан энэ өнгөний лерийн хангуулах зөвлөгөөг өгч гсэн тэрний татах холбоосын татаад тавиад өгч гсэн байдаг. За мөн одоо загвар зураг маань ерөнхий одоо ийм шаардлагуудыг хангуулсан байх ёстой. За энэ загвар зураг нь одоо ийм зураглалаас бүрдэн энэ зураглалуудын одоо энэ хуудаснууд нь ерөнхий архитектороор батлуулсан байх ёстой, батлагдах ёстой. За бусд нь бол одоо архитектур төлөлтийн даалгавар дээр зарим нэг нь одоо архитектур төлөлтийн даалгавар дээр шаардаагүй бол зураг шаардлагагүй, шаардсан байвал зураглалын одоо ийм шаардлагуудыг хангуулах ёстой гэдгийг энэ дээр бүр ингээд тайлбарлаад өгсөн байгаа. Жишээлбэл одоо хүмүүс төлөлтийн санаа гол санаагаа ер нь юунаас тэр гудамжны онцлогоос гаргасан юм уу? Одоо газрын хэлбэрээс болсон юм уу? Захиалагчийн санаагаас болсон юм уу? Тэр төлөлт гарсан онцлог санаагаа гаргаж өгөхөнд бол зохиогчийн эрхийг нь баталгаажуулж өгж байгаа нэг талын онцлогтой байгаа. За нөгөө талаасаа энэ хөдөлгөөний график, хөдөлгөөний схем нь ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа юм уу? Энэ одоо тухайн төлөвлөж байгаа барилгад үйлчлүүлж байгаа одоо зорчигчдын хөдөлгөөн ерөнхий гудамжныхаа хөдөлгөөнтэй давхцаж байгаа юм уу, юм уу? Энэ хөдөлгөөний схем нь ерөнхий төлөвлөгөөтэйгээ одоо уялдаж гин үү, адилхан байна уу, үгүй байна уу гэдгийг ингэж уялдуулж хардаг байгаа. За хамгийн их одоо анхаарч хийлэгдэх зураг бол одоо энэ орчны таймын зураг байгаа. За энэ орчны таймаар бол тухайн төлөвлөгдөж байгаа барилга байгууламж нь яаж явж байгаад гол гудамж замуудтайгаа одоо холбогдохын төлөвлөж байгаа барилга байгууламж замын сүлжээтэйгээ яаж уялдаж байгаа, одоогийн барилга байгууламжнуудтайгаа яаж уялдаж байгаа гэсэн юм маш томоохон хэмжээний мэдээллийг агуулсан ийм зураглал байгаа. Энийг одоо ямар масштабтай, ямар одоо орон зайг хамарсан зураглал хийх талаар нь мэдээллийг энэ ч оруулж өгсөн байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн одоо шинэ зураг төсөл зохиогч архитекторууд маань энэ ерөнхий шаардлагыг ерөөсөө харахгүйгээр зураглал хийгээд тэр нь одоо ерөнхий шаардлага хангахгүй байна гэд буцаахаар одоо манай байгууллага хүн суртал үзүүлж байгаа юм шиг ийм буруу талын өнцг рүү харагддаг. Тэгэхээр энэ ерөнхий шаардлага бол загвар төслийн байгууллагууд үйлчлэгээ үзүүлж байгаа архитекторууд, уран бүтээлч нар өөрсдөө энэ шаардлагыг маш сайн хангуулад хийчвэл бид нар бол загвар зургийг 2 хоногт багтааж батлуулж өгөх үүргээл гүйцэтгэх юм үүрэгтэй болчихж байгаа. Харин энэ ерөнхий шаардлагуудыг хангуулж чадахгүй бол буцаагаал байна. Энэ ерөнхий шаардлага хангаснараа хотоогоолтын жижүүрлэлтийн зураглал хурдан эмгцэгцтэй болдог. За нэг стандарт мөрдөгддөг, ойлгомжтой болдог.
илүү судалгаатай болдог нь тодорхой болчихж байгаамаа. Тэгэхээр та бүхэн энэ дээр маш сайн анхаарч ягээрэй. Энэ ерөнхий шаардлагыг хангуулахгүй байснараа одоо захиалагч нарынхаа одоо нэг талаасаа бүтээн байгуулагч нарын одоо цаг хугацааг алдуулдаг ийм одоо сөрөг нөлөөнүүд их гард юм шүү. За энийг анхаарцгаагаараа. За мөн одоо энэ харагдах байдал байна. Харагдах байдлыг бол зүгээр ганцхан одоо төлөвлөж байгаа барилгынхаа рендер зургийг хийж ирэлдэг байсныг нь болиулаад фото зураг газар дээр нь очиж судалсан болоод фото зураг аваад тэрнтэй ингэж эвлүүлсэн байдлаар яг л амьдрал дээр ийм болно гэсэн өнгө дүрстэй өндөр намыг нь харсан ийм зураглалыг нь хүлээж авдаг байгаа. За одоо барилгын байгуулалтууд гэхээр нь зарим одоо зураг төслийн хийгч нар нь ямар ч одоо технологигүйгээр зураг хийж ирдэг. Тэгэхээр энэ технологи гэдэг юм бол тэр тухайн барилгын одоо хүчин чадлыг, цар хүрээг, зориултыг нь хардаг маш чухал зураглал байгаа. За гэх мэтлэн ийм зураг бүр дээр нь хуудас сурлагын дээр нь ийм шаардлагуудыг хангах юмаа гэсэн товчхон мэдээллүүдийг энэ дээр агуулсан байгаа. Тэгэхээр энийг та бүхэн маш сайн одоо хангуулж зураг төслөө хийж байгаарай. За архитектур төлөвийн даалгавар дээр түрүүн анзаарсан бол яг барилгынх нь одоо тоочны хэмжээ буюу одоо 10-ыг харьцах нь 20-ын хэмжээтэй 5 давхарч гэдэг юм уу, орон сууц гэдэг маш тодорхой өгснөөрөө нэг талаасаа зураг хурдан болно. Хурдан одоо зураг төсөл хийх боломжтой боловч нөгөө талаасаа архитектор уран бүтээлч нарын одоо гоё шин шийдэл уран бүтээл гаргах боломжийг хязгаарлаад байдаг. Нөгөө талаасаа мөн одоо сүүлийн үед захиалагч нар өөрөө их гоё уран сайхан юм хийхийг хүсдэг, хичээдэг болчихсон. Тэр шаардлагыг хангах боломжгүй болчдөг. Тийм учраас бид мөрдөж байгаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийн 3 дугаар хотны 85 дугаар хуудсан дээр энэ барилга бүрхцийн харьцаа, давхар талбайн харьцааг ингэж бодноо. Ийм үзүүлэлтийг хангуулах ёстой гэсэн энэ шаардлагыг нь тавьж өгөөд одоо архитекторууд, уран бүтээлч нарыг, захиалагч нарыг илүү олон хувилбараар зураг төслөө боловсруулах, шийдэл гаргах боломжийг одоо олгож байгаа. За жишээлбэл одоо лагцсан архитектур төлөвлөлийн даалгавар дээр за ийм талбай дээр 0.4 үзүүлэлтийг хангуулаарай. Барилгын эдэлбэр газрын 40%-ийг нь одоо 40% нь барилгажуулахаар төлөлт хийгээрэй. Давхар талбай харьцаа 3.2-ыг хангуулаарай гэсэн ийм даалгавар байна. За жишээлбэл энэ байршил дээр гэхэд чинь хэдэн ч хувилбар гарч болно. За жишээлбэл одоо барилга бүрхцийн харьцаа нь 60%-да одоо 6 давхар хүртэл ийм барилга барьж болох нь, барилгын төсөл хийж болох нь. За эсвэл барилга бүрхцийн харьцааны одоо 20%-ийг нь хангуулад төлөлт хийвэл өндөр 16 давхар барилга барих боломж гарах нь. За эсвэл одоо 40% нь хангуулъя. Барилга бүрхцийн харьцааны 40% нь хангуулвал одоо ямар нэгэн хэлбэртэйгээр одоо 13 давхар хүртэл ийм барилга барих боломж бүрдэх нь. За эсвэл одоо 60% нь хангуулад бүх үзүүлэлтээ хангуулахад одоо 9 давхар хүртэл одоо доороо нэлээд том барилгачлалтаагаар дээш нарийнхан болгох ч юм уу. Ийм маш олон шийдэл гарах боломж байгаа гэдгийг нь үзүүлж байгаа. За дээр нь ганцхан энэ одоо барилга бүрхцийн харьцаа хангахаас илүүтэйгээр за энэ дотроо байгаа одоо оршин суугчдын шаардлагыг хангасан тогтцолт авч зогсоолыг бас мөн хангуулж иж энэ зураг төсөл маань бий болох юм шүү. Одоо иж өрөн болох юм гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Архитектур төлөвлөлийн даалгавар авахгүй байж болох уу? Авахгүй байршил гэж байна уу гэж хүмүүс бас их асуудаг. Тэгэхээр одоо таны өмчилсөн газар чинь, эзэмсэж байгаа газар чинь, ашиглаж байгаа газар чинь 20 жилийн дараа, 10 жилийн дараа, 5 жилийн дараа замын тараас дороогүй байх уу, шугам шүлжээнд ороогүй байх уу? За эсвэл та одоо үйлдвэр барьмаар байдаг. Гэтэл та одоо орон сууцны бүсчлэлээр байгаад байдаг. Одоо ямар нэгэн дулааны том станц эсвэл голын гол дөрлийн хамгаалтын зурс мөрөст орцсон байвал төр төлөлтийн даалгаваргүй барьсан барилах байгууламж чинь үйл хөдлөх
гаргахгүй, одоо улсын бүртгэлийн мэдээлэлд орохгүй ийм одоо эрсдэл үүсэх юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол бүх байршил дээр архитектур төлтийн даалгавар авах ёстой юм а гэдгийг энэ чир дахин онцолж хэлье. Барилга хотоо байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулт хүчин чадлаар нь тогтоох юм дүрэн батлагдсан. За энэ дээр одоо барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, бага төвөгшөлтэй барилга байгууламж, дунд зэргийн төвөгшөлтэй барилга байгууламж, өндөр төвөгшөлтэй барилга байгууламж, онцгой төвөгшөлтэй барилга байгууламж гэдэг ингээд төрлүүдийн тогтоогод өгчихсөн. Энэ дээр ямар хэмжээний барилгыг одоо энэ дунд зэргийгт оруулахын, бага төвөгшөлтөдөө оруулахыг гэдгийг тодорхойлоод өгчихсөн юм аа. За энийг л хүмүүс андуураад байдаг юм маань энэ юм байгаа. За жишээлбэл одоо энэ барилгын ажлын зөвшөөрөл шаардлагагүй барилга дээр 7 м хүртэл өндөртэй 400 м квадрат талбайтай нэг айлын орон сууцыг барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр буюу архитектур төлтийн даалгавар авахгүйгээр барьж болох юм байна гэж ойлгочихсон. Тэгэхээр энэ дээр архитектур төлтийн даалгавар авах шаардлагагүй гэсэн үг л ерөөсөө байхгүй. Энэ нь та архитектур төлтийн даалгавраа аваад загвар зургаа батлуулчаад харин одоо барилга эхлүүлэх зөвшөөрөл авахгүйгээр шууд одоо барилгаа барих боломжтой гэсэн тэрийг л энэ дээр хэлж өгöd байгаа маа. Энэ дээр хүмүүс жоохон төөрөлд юм шүү. Тэгэхээр та өөрийнхөө газар дээр заавал архитектур төлтийн даалгавар авч хийх нь эрсдэлгүй. Тэгээд өөрт чинь илүү бусдаа буюу хөрш залгаа иргэдийнхаа эрх ашгийг одоо зөрчөөгүйгээр барилгажих юм боломжийг чинь хангаж өгөх юм шүү. Тэгэхээр архитектур төлтийн даалгавраа заавал авцгаагаарай гэдгийг дахин сануулж байна. Архитектур төлтийн даалгавар авах үйлчилгээтэй танилцлаа. За энэ үйлчилгээ маань нэг талаасаа төр захиргааны байгууллагын ажил боловч нөгөө талаасаа зураг зөвлөх төслийн одоо зөвлөх байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулагч, захиалагч нарын оролцоо, архитектур уран бүтээлчдийн бид бүгдийн одоо хамтын ажиллагааны үр дүнд бий болдог ийм томоохон хотооголтын нэг системийн нэг юм байгаамаа, үндсэн нь байгаамаа. Бидний одоо хамтын ажиллагаа сайн байснараа та бидний үр хүүхдийн тав тухтай, ая тухтай сайхан амьдрах, орчин бүрдэх, сайхан хотыг бий болгох юм боломж үндсэн тавигдах юм шүү. Ингээд та бүхэн бүгдөөрэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.